Орой мэнд үзэгчтэй та бүхэнд баримт үйл явдал нэвтрүүлэг хүрч байна. Тэгэхээр Дорногов аймгаас үзэгч та бүхэнд энэ удаагийн дугаарыг хүргэж байна. Тэгэхээр Дорногов аймагт аж үйлдвэрийн паркийн асуудал үзэгч та бүхэн мэдж байгаа. За энэ асуудал ямар шатанд явж байна. За тэгээд холбогдох дэд бүтц за аймгийн хэмжээнд яаж хөгжиж байгаа талаар болон хүний хөгжил талаар хүргэхээр бид та бүхэнд одоо аймгийн засаг дарга Дорногов аймгийн засаг дарга ган ихтэй уулзуулж байна. Тэгэхээр танд энэ орой мэндийг хүргэе. За сайн байна уу. Орой мэнд хүргэе. Тэгэхээр нэг хэсэг бол аж үйлдвэрийн парк гэж их том ажил яригдчихсэн. Тэгээд монголчууд бол эндээс бас эцсийн бүтээгдэхүүн одоо нөөцшингсэн бүтээгдэхүүн гэж яриад байдаг тийм ээ. Ийм бүтээгдэхүүн гарах нэ олборлож байгаа одоо түүх үедэд эцсийн бүтээгдэхүүн болгох нь гэж. Тэгээд энэ ажил ер нь яасан бэ? Одоо ер нь бол бас намжин болчлоо л доо. За Дорногов аймаг бол Монгол улсын дэд бүтцийн загалгаа дээр за мөн далайд гарц та одоо ойрхон ийм одоо чухал байршил та. Тийм учраас Монгол улсын засгийн газар их хурлаас Монгол улсынхаа газрын доорх байлгийг боловсруулад дэлхийн зах зээл дээр одоо хаваа Америк бүр одоо дэлхийн ба цаа талын одоо ертөнцид хүрэхийн тулд бол далайн тээвэр бусад тээврүүд үтсээ бодолцоод энэ Дорногов аймгийн сайн шандад энэ газрын байдлыг бол боловсруулах үйлдвэр барьж цаашдаа хөгжүүлэх нь бол их үр ашигтай юм гэсэн юм шийдвэр гаргасан. За энийхээ дагуу бол судалгаа шинжилгээнүүд хийгдээд Дорногов аймагт бол аж үйлдвэрийн сайн шандын парк байгуулах энэ ажлыг бол Америкийн одоо холбогдох мэрэгжлийн байгууллагууд гадаадын томоохон төслүүдийг хэрэгжүүлж ирсэн ийм байгууллагууд ирж судлаад тогтоосон байна. Тэгээ аймаг сайн шандын хувьд бол боломжтой газар юм байна. Мэдээж тэгээ энийг одоо барьж байгуулахад бол дахиад шинээр юмуд хийх ажил бол маш их байна. Байж дараа штэ. Тэгээ энэ бүгдийг хийгээд энийг одоо барьж байгуулах бүрэн боломжтой гэдэг шийдвэр гараад Монгол улсын засгийн газраас аймаг руу хандаад нэг 3512 га газар хэрэгцээтэй байх нь энийг улсын одоо хэрэгцээнд гаргаж өгсөн бид гаргаж өгсөн байна. Тэгээ энэ газар дээр үйлдвэрлэлийг барьж байгуулахад ямар хуу одоо чиглэлийн үйлдвэрүүд байхаа гэдгийг тогтооход судалгаа шинжилгээг хийгээл ингээ явсал да. Тэгээд явц тундаа бол бас янз бүрийн хүндрэлүүд гарсан байгаа. Энэ хүндрэлүүдийг бид давтуулах ёстой. За мөн энэ бол зүгээр сэтгэлийн хөдлөөр одоо хийждэг ганц үйлдвэрийн асуудал биш. Сайн шанд аж үйлдвэрийн зохицлуур гэдэг бол дор хаяа 5 үйлдвэр. За болж өгвөл цааш танаа 10 үйлдвэр барих. Ийм л асуудал юм шүү дээ. Бид нар өнөөдөр нүүрсэн түүхэгээр нь гаргаж байна. Төмрийн хөдрийн одоо спраторын баяжуулалт гэдэг юм уу соромзоо аргаар баяжуулаад дараа нь жоохон агуулгын ихсгээд л бодолд одоо чулуугаар нь гаргаж байна. За цайрын баяжмал гаргаж байна. Жисийн баяжмалыг гаргаж байна. Дандаа баяжмалаас цааш бол бараг гаргаж чадахгүй шүү дээ. Тэгэхээр эцсийн бүтээгдэхүүн 100% одоо цэвэр бүтээгдэхүүн болгоо гаргах юм бол үнэ нь өндөр болох учраас тэр тээврийн зардал гэдэг бол тэр үнэ дотроо бол өчүүх хэсэг нь болно. Тийм учраас тээвэр дээр бол одоо хүндрэл гарахгүй дэлхийн альч өнцөг болонд хүргээд өгөхөд боломжтой дэлхий рүү хандсан одоо ийм борлуулалт гэсэн үг шүү дээ. Одоо түүхээдэг бол зөвхөн 2 хөрштөл борлуулахаас цаашаа одоо энэ их шороо чулуу одоо 70% нь одоо хаягдл бүтээгдэхүүнээ тээгээд явна гэдэг бол маш их зардал байна. Тийм учраас 2 хөрштөө зарж байна. Тийм учраас энийг эцсийн бүтээгдэхүүн болгох хэрэгтэй. За дээрээс нь бол бидний нэг бодоод байгаа зүйл бол нэг дор яагаад хийх гэдэг юм бэ гэдэг бол энэ ерөөсөө зэсч бай алтч бай чулуу бүх юм бол уулаас асан чулуу байгаа шүү дээ. Чулууг бутлаад тэр баяжуулах арга нь бол их төстэй зөвхөн хамгийн сүүлийн одоо хөөсгөн баяжуулах юм уу, соронзон баяжуулах юм уу захилгаан бас олон технологи байна. Энэ арга нь л өөр гэж. Тэгэхээр тэндээс хаягдж байгаа 70% орчим нь одоо хаягдаад овоолго шороо болоод тэр нь одоо хавар одоо салхинд хийсээр дахиад байгаль сүйтгэе түн ардын одоо амар хоолоогоор тийм ээ мал хувийг одоо тоосчуулаад ингэ байж байгаа. Энэ хаягдж байгаа 70% боловсруулах ажлыг хамтдан зохион байгуулах хэрэгтэй юм аа. Тэхийн тулд нэг дор одоо олон үйлдвэрүүд байж ээж мөнгөө гаргаад хөрөнгөө гаргаж байгаа тэр хаягдаад байгаа шороон дотор үлдсэн юм аа дахиад салгаж авах. Өшөө нарийн одоо эрдсүүд дотор байж байгаа гаргаж авах. Тэг хамгийн сүүлд одоо нутаг шороо үлдэхээр нэрүүгээр нь барилгын материалыг гээд гаргах. Өөрөөр хэлбэл уулын одоо чулууг үнэхээр одоо байгалаасаа бид нар булааж аваад тэнийг боловсруулаад амьдрах гэж байгаа бол тэр авсан юм бол 100% ашиглая.
Тэгснээр бол байгаль дээлтэй үйлдвэр болох юм аа. Тийм учраас нэгдүгээр зохион байгуулалт энийг том төсөл шүү дээ. Тэгээд дээрэс нь бол энд чинь зөвхөн үйлдвэр барих биш, маш том усны хангалтыг хийх хэрэгтэй. За нөгөө хэрлэн голын усыг наашаана турбаагаар татаад илүүдл усан шүү дээ. Ингээд ашиглах асуудал нэг том төсөл нь одоо яригдж илээдэг. Урсацд бол ямар нэг нөлөө Урсад нөлөө байхгүй. Ерөөсөө энэ гадаад аль ч оронд энэ цэвэр усыг бол далайн усаар урсаад орохоос өмнө ашиглал гэж байгаа шүү дээ. Сан бий болгодог шүү дээ. Тийм учраас сан бий болгоод тэр голын усыг илүүдл усыг шар усны үеэр гэл одоо ингээд гол үерлэн шүү дээ. Тэр илүүдл усыг авчдаг ийм л одоо хаалтууд тавиад өгчдөг. Тэгээ том нуур цонхол хийгээд тэндээсээ бол наашаа турбаагаар иш жошгтой иш жошг одоо төлбөрийг нь бол тэр одоо хэнтий байд юм уу тэр голын одоо эрг орчмоор амьддаг тэр аймаг орон нутгийг аваад. Тэгэхээр за мэдээж аймгийн хэмжээнд ийм том аж үйлдвэрийн парк хэрвээ байгуулагдвал ашигтай. За тэгээд улсад ч ашигтай. Гэхдээ нэг зүйл бас нэг тодруулмаар санаж аймгийн хэмжээнд би ярих гэдэг юм л та. Сум одоо үйлдвэр барих энэ ажил төсөлбөрөөр одоо бас явж байна. Ямар үйлдвэрүүд баригдах гэж байгаа юм. Одоо энэ онцлог гэдэг юм уу мэдээж байгаль экологи онцлогийг тааруулж бас хийж байгаа бах те. Энэ дээр тодруулбал. Ер нь бол бид нар сайн шандан аж үйлдвэрийн зохицуурыг барьнагээд тэрнийг ерөнхийдөө энэ үл асар том улсын хэмжээний үндэсний хэмжээний бүр үндэстэн дамсан корпорациудыг хийх ажил л да. Тэгэхээр энэнийг хараад суугаад байх биш. Орнгой аймгийн хувьд бол үйлдвэрчлэлийн бодлого бол тэрнээс гадна бид нар сум булганыхаа онцлог тохирсон бас үйлдвэрчлэлийн бодлого явуулах хэрэгтэй юм аа гэж. Тухайлбал Ингэж одоо төлөвлөсөн юм. Тэгээ тухайлбал одоо ямар бодлого өгөхөд хуучин болвол ингээд сумдуудаараа бидний 4-5 жилийн өмнө ингээд сумдаараа тойроод явахд бол малчидч тэрэ ард иргэдүүд бол энэ уул уурхай гэдэг ер нь дэми юм байна. Энэ том машин яваа шороо тоо суужигнуулаад уулаад ухаад энийг нэг зогсоогоод лицензийг хаагаад өгөөч гэдэг байсан. Тэгэхээр бид нар нэг зүйлийг бодох хэрэгтэй баха. Бид нар сумаа хөгжүүлэхийн тулд үнэхээр байгаль дээлтэй ч юм уу ээлтэй тийм ээ. Хүн амьтанд хор хөнөөлгүй ийм үйлдвэрлэлтийг бол хийхгүй болвол энэ сум маань цаашаа яаж хөгжих вэ? Хажуугийн сум ч юм уу хажуугийн аймаг том үйлдвэр босвол тийшээ манай залуучууд ажилд орохын тулд явчихна шүү дээ. Тэгэхээр хүн болвол шилжилт төлөвлөгөө хийгдэж явчих. Сум одоо хөнгө болох. Тийм учраас сумаа хөгжүүлэхийн тулд тэр бидэнд нэг боломж байгаа нь бол газар дор манай аймгийн бүх сум нэг 10-аас 20 лицензтэй байна шүү дээ. Дор хаяад. Өөрөөр хэлбэл тэр газрын дор бол баялаг байна. Тэрний гадна дотны одоо хөрөнгө оруулагч нар ирээд судалгаа шилжгээгээ хийгээд мөнгөө зараад эрсдлээ хүлээгээд явж яана гэдэг бол тэнд бол юм байна. Тэгэхээр тэр юмыг бол хүмүүс мөнгөө зарцуулаад ингээ хөрөнгө оруулагч ирж яхад нутгийн иргэд бол боломжтой тэр одоо тахилгатай уул толгод биш одоо өвд ээдсийн шарилбан хуухаад харахгүй ерөнхийдөө ашиглаж болмоор газруудаа бол хүлийн зөвшөөрөөд хамтраад ингээ дэмжиж явчихаа. Ингээ сумаа хөгжүүлээ гэсэн энэ бодлогыг нэг 4 жилийн өмнөөс бид нар яриад одоо бол сумдууд бол энийг ойлгосон. Бараг бүх сум бол 1-2 үйлдвэр босгох нь зөв юм байна гэдэг. Одоо ингээд энэ өргөн сумынд сая тонны цементийн үйлдвэр ашиглалтанд ороод одоо явж байна шүү дээ. Тэр сумын хүмүүс бол тэр өргөнийхөө тэр сая тонны цементийн үйлдвэр 500 ажилд авна гэж байгаа. Тэнд ажиллаа зогсох ажиллаж байна. Тэр үйлдвэртэй бид гэрээ байгуулад өгсөн байгаа. Энэ үйлдвэрийн хэрэгцээний сүү цагаан хэвдэ мах юмыг бол өргөний малчтаас аваа. Өргөн суманд жижигхэн одоо эдийн засаг байгаа бол энэ одоо өргөн сумын үйлдвэрийн ажилчдын ажлын хувьсыг бол энэ цэхэд захиалаад хийлгэжээ. Таалахаар нарийн боо гэдэг жижигхэн цэг ажиллуулж байгаа хүнтэй гэрээ байгуулад тэр одоо 500 хүний рестораны хоолны хэрэгцээний одоо гурил бүтээгдэхүүн хийлгэжээ. Тусын лин нэг өчиг үүрэгтэй. Тэгээ суман дээр нэг том үйлдвэр босчвол тэрнийгээ дагаад сумын жижиг үйлдвэр бол өндөөгөөд явчих. Ийм боломж нэгдэж байгаа. Тийм учраас манай аймаг дээр бол одоо бараг 10 шахуу суманд тодорхой хэмжээний үйлдвэрүүд бол хөдөлгөөнд орчлоо шүү дээ. Айлуудын одоо яг үйлдвэрлэлтэй холбоотой асуудал руу орё л да. Сая бол аймгийн хэмжээнд ярьлаа, сумын хэмжээнд бас асуудал ярьлаа. Жижиг дунд үйлдвэрлэлийн дээр удирдлагын зүгээс ер нь бодлого яаж баригдаж байна? Одоо аль чиглэлд жижиг дунд үйлдвэр хөгжиж байна? Өрхийн үйлдвэрлэл ер нь хэр явцтай байгаа? Ер нь хүн болгон иргэн болгон үйлдвэрлэгч байя гэсэн ийм санаа байна. Энэ бол зөвхөн аймгийн төв дээр байгаа жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг юм уу, жоохон гар урлаас өвнөр хийдэг тийм хүмүүс биш. Бид нар орон даяар бол малчин хүн болгон үйлдвэрлэгчээ гэж зарлцсан байгаа шүү дээ. Томоо тэмдэг өгцсөн тийм ээ. Малынхаа ашиг шимийг борлуулдаг, өсгөдөг энэ бол үйлдвэр юм аа гэдэг. За бүр одоо сүүлдээ бол одоо
зэрэг дэвч олгож явах, зээлээр олгоод өгч байгаа машин зээлгээд. Тэгэхээр төвлөрсөн газар дээр байгаа сумын төв дээр байгаа, аймгийн төв дээр байгаа одоо залуучууд хүмүүс бол энэ ерөөсөө л өөрснөө юу хийх идэвхтэй зүтгэлтэй байна. Ямар нэгэн зүйлийг өөрснөө хийх гээд эхэлсэн. Тэрний төлөө амьдралаа зориулахаа зүтгэдэг. Ийм л хүмүүсүүдийг бол бид нар төрөөс дэмжиж, жижиг дунд үйлдвэрийн зээл олгож байна. Одоо бараг тэр гарын төргөний эргэлттэй байна шүү дээ. Сайн шанд сум гэхэд л одоо бас л тэр хэмжээний шугам эргэлттэй сум хөгжүүлэх сан гэж байж байна. Маш олон одоо 8 төсөл одоо хэрэгжиж явж байгаа шүү дээ. Наснасаар залуучуудаар хандсан төсөл бай. Тиймээс техник мэргэжлийн сургууль манайх нэг 1000 оюутан сурж идэг. Одоо мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв гэж байдаг шүү дээ. Мэргэжилтэй болсон хүчин гаргадаг. Эндээс мэргэжилтэй болсон хүчин төгсөөд гараад ирэхэд тоогоочийн төгссөн нэг 6-7 хүүхэд нийлээд маш сайхан одоо баг үрдүүлээд нарийн боо хийд юм уу, талх дээр хийд юм уу, ийм хийе гэдэг ингээд бүлэг болоод ирвэл бид нар 10 сая төгрөгийн одоо боцолтгүй тусламж үзүүлж байна. Боломжгүй байгаа улсуудыг бол бизнес инкубатор төв гэж байгалаад улсаас мөнгөний төлөөд за тэрний хүчин чадал бол нэг удаа нэг 16 орчимод одоо баялаг бүтээгчдийг л хүлээж авч чадaltaй тэрнээс илүү байр сав байхгүй байна. Тэгэхээр 16 хүртэл хүнийг бол хүлээж аваад тэндийн сургалт явуулаад өөрөө юм хийж штэ. Тэгингээ одоо тэнд нь хийсэн бараа бүтээгдэхүүний борлуулалтын зах зээлийг судалж өгөөд үзэсгэлэн ярамгт оруулаад тэгээд одоо бас дэмжлэг туслаа үзүүлнэ. Идэвхтэй одоо тэндээс боожоод гарвал нэг одоо сая төгрөгийн дэмжлэг ч юм уу. Тэгэхээр янз бүрийн хэлбэрээсээ болж байгаа. Ингээд түргэн боожоод гарах хэрэгтэй тэндээс нэг 3 сарын хугацаанд. Мэдээж аймаг бол өөрсдийнхөө хүн амаа өсгөх, за гадагш нь одоо шилжилт төлөвлөгөө хийхгүй байх. За тэгээд энд нь амьдрах орчин нөхцөлийн бүрдүүлэх тал дээр онцгой анхаарч байгаа. Гэхдээ энд хамгийн том зүйл нь бол үндсэн суурь нь бол дэд бүтцийн асуудал байдаг. Сайн шанд замын үдийн хувьд бол энэ асуудал